Өнөөдрөөс хойш бид одоо зөв сайн одоо дадлан зуршилтай болж төгс гэгээрсэн бурхан болдоггүй юм бол энэ сансрынхаа үрдэнд эцэс хязгааргүй цаг хугацаагаар эргэлдээд л байна. Тэгэхээр эндээс гардаг ганц арга нь төгс гэгээрл бурхан бол. Тэр бурхан болоход яагаад ингэж одоо юугаар чадхаа тэр одоо бурханы утгыг олж үлдээрэй л гэдэг нь нэрлээд байгаа хэрэг эцэс хязгааргүй юм одоо оршихын зовлонгоос ингэж ирэхин тулд байна. Тэр энэ ертөнцийн жаргалтай амтан гэж нэгч байхгүй юм бол амтан болгон бүгдээр зовлонгийн шин чанартай орших. Тэгэхээр бид өнөөдөр энэ нэг туйлын сайхан зүйлдээ амар амгалан гэдэг чинь энэ л байх таа гэдэг ингээд боддог зүйл байж магадгүй л дээ. Гэхдээ тэрнийхээ хэмжээг нь жаахан сунгаад бодоод үзээрэй. Тэр нь өөрөө зовлон болдог. Энэ л нэг туйлын амар амгалантай аз жаргалтай юм чил энэ байна шүү дээ гэдэг ингээд бодож байгаа тэрнийхээ хэмжээг нь сунгаад бодоод үзээрэй. Тэр нь сүүлдээ бүр тэсшгүй зовлон бол. Тэр ертөнцийн оршиж байгаа амтан болгоны шин чанар нь зовлонгийн шин чанартай байна. Жахан үлсэж байгаа одоо хоол идэх сайхан л да. Нэг сайхан байна даа гэдэг. Гэтэл нөгөөт нь хэмжээнээс хэтрээд ирвэл тэр шиг зовлонтой юм байхгүй болно. Тэр ер нь ертөнцийн шин чанар нь өөрөө зовлонгийн шин чанартай юм бол эндээс гарахаар арга замыг л одоо хайх хэрэгтэй болно да. Тэр хаагаад одоо гэтлэх арга замыг олж чадсан үүдийг нэг чинь бурхан багш. Тэгэхээр эндээс энэ ертөнцийн одоо зовлонгоос ангижирч болж байна. Эндээс гарах арга зам байна. Энэ бол одоо гэгэрэл байна. Гэгэрэл төрхийн тулд ийм сэтгэлийг дадуулаад ийм одоо муу сэтгэлүүдийг одоо төвчгөн хэрэгтэй байна гэдэг альцсан л энэ нь өөрөө бурхны одоо зарилгын ач гэж үздэг. За тэгвэл би одоо энэ ертөнцийн энэ оршин шин чанарын зовлонгоос гарч болно. Би гэгэрэл төрж болно. Гэтэл бидний урагшаага төрөл хязгааргүй юм бол тэр төрлүүдийн их хэцгүүд хязгааргүй болно. Хошоо төрөл хязгааргүй юм бол хоштой одоо гэгэрэл төрөхгүй бол эцэг эхүүд хязгааргүй болно. Тэгэхээр урагшаага хязгааргүй олон тэр эцэг эхүүд байх юм бол тэдгэрүүд бидэнд ачтай мөн үү гэвэл мөн л байна. Яг тэгэхээр бидний энэ төрлийн их бидэнд ямар ачтай байдаг вэ? Бурхан багш одоо эцэг эхийг магтсан судар гэдэг тэн дээр байдаг. 10 зүгийн бурхтын чуулган гэдэг байгаа юм аа. 10 зүгийн бурхтын чуулган байлаа ч гэлээ 10 сар тэгээд өгүүлсэн миний ачлалаар илүү юм аа гэдэг юм. Тэгэхээр 10 зүгийн бурхтын чуулганаас ч илүү их ачтай юм бол энэ орчлон дээр надад их шиг тийм ачтай төрлөгдөг юм. Үгүй байх нэ. Тийм их ачтай юм бол бид ачийг хариулах үүрэгтэй байдаг. Тэгвэл нэг төрлийн их л ийм ачтай юм бол бусад төрлийн ихүүд ч цаг үеис болгондоо бидэнд ачтай байсан баг, албатай болно. Тэр өнөөдөр тус болсон хүн л надад тус болсон өчигдрийн тус болсон хүн бол тус болоогүй гэж хэлдэггүй гэсэн. Өчигдрийн бидэнд тусалсан хүн ч бидэнд ачтай мөн, өнөөдрийн тусалсан хүн ч бидэнд ачтай мөн. Тэгвэл тэрэн шиг энэ төрлийн ихч надад ачтай юм бол энтэй жишээд бусад төрлийн ихүүд надад тийм л ачтай байдаг. Тийм ачтай юм бол бид тэр одоо их болсон амьтад ачийг хариулах үүрэгтэй байна. Тэгэхээр бид яагаад өөр бусдыг одоо зовоож болохгүй вэ гэхээр нэгдүгээр одоо өөртөө муу үлгэр. Хоёрдугаар их болчихсон амьтныг зовоох нь тэдгэрүүдийг одоо элдв байдлаар одоо зовоох нь одоо хамгийн дэд хилэнцгийн урагдл болно. Хилэнцгийн урагдл болсон тэрний шалтгаан нөхцлөөр эргээд л одоо бидний нөгөө төрлөөлөлөөр дамжих одоо зовлонгууд чинь шалтгаалаад эхлэх байна гэсэн. Тэгэхээр их болсон энэ олон амьтанд бид
тустай байх сэтгэлийг төрүүлснээр тустай байснараа нэгдүгээрт бид их улсын амьтныг одоо асарсныхаа үүднээс буйныг хураах боломжтой болно. Хоёрдугаар гэх юм бол нөгөө буйны хүчээр би амгалан жаргалтай болж чадна.